Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Сайн байцгаана уу үзэгчдээ. Шинжээчийн цагийн ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар эдийн засагч Арман болон Цацрал миний бие махны үнийн өсөлт болон түүний учир шалтгаан мөн цаашлаад бодлогын зохицуултуудын тухай танилцуулгыг бэлтгэхээр бэлэн болсон байна. За тэгэхээр юуны дөрөнд бүгдээрээ инфляцийн түвшнийг авч үзье. Тэгэхээр мэдээж сүүлийн статистик мэдээллийг харах юм бол 2025 оны байдлаар оны эцэст бол инфляц улсын хэмжээнд бол 7.5% гарч исэн. Гэсэн хэдий ч 2026 оны 5 дугаар сарын байдлаар бол улсын хэмжээнд инфляц 11.2% хүрч бол эрчимжээд байгаа. Тэгэхээр энэхүү инфляцийн одоо эрчимжлэлд нөлөөлж байгаа гол хүчин зүйлс нь юу байгаа вэ гэд задлаад харах юм бол тал орчим хувийг нь бол хүнсний үнийн инфляц тайлбарлаж байгаа. Өөрөлдөх юм бол 6 орчим хувь нь бол хүнсний инфляцтай холбоотой байна. За дээрэс нь мэдээж одоо дэлхийн зах зээл дээрх газрын тосны одоо зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхой хэмжээнд зарим төрлийн шатгууны бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж шатгууны инфляц ч гэсэн ерөнхийдөө 1 орчим 1 хувийг бол тайлбарлаж байгаа. Тэгэхээр гол хүчин зүйл нь бол мэдээж хүнсний үнийн өсөлт болж байгаа гэж ойлгож байна. За энэ дундаа махны үнийн өсөлтийг аваад үзэх юм бол нийт одоо 11.2% инфляцийн 3.91 хувийг нь бол дангаараа махны инфляц бол тайлбарлаж байгаа гэж харж болох нэ. Тэгэхээр махны яг үнийн динамикийг нь бол одоо дунд урт хугацаанд нь одоо аваад үзэх юм бол ерөнхийдөө жил болгоны одоо трендийг нь харахаар ерөнхийдөө махны үн бол өөрөө яг жилийн туршид тодорхой хэмжээний улирлын нөлөөллийг одоо харуулдгийг бол ажиглаж болно. За тухайлах юм бол яг одоо жил тус бүрийн хувьд бол махны үн бол оны эхэнд буюу хаврын саруудаас эхлээд тодорхой хэмжээнд өсөх хандлага ажиглагддаг. За тэгээд зуны дараагаас буюу намрын саруудаас эхлээд оны сүүлийн хагастай эргээд махны үн буурах хандлага ажиглагддаг ийм одоо ерөнхийдөө улирлын зүй тогтол байдгийг бол харж болж байгаа. Гэсэн хэдий ч яг 2025 оны нөхцөл байдлыг аваад үзэх юм бол оны сүүлийн хагаст махны үн одоо эргээд буурдаг хандлага бол төдийлөн ажиглагдаагүй, харин одоо өндөрт одоо өсч хүрсэн хэмжээндээ бол тогтмол хадгалагдаад тэгээд 2026 он гарснаар бол одоо махны үнийн хувьд бол эргээд маш одоо хурдцтайгаар огцон өсөх бол хандлага хөдөлгөөн бол ажиглагдсан гэж харж болж байгаа. За яг тус бүрээр нь аваад үзэх юм бол тухайлах юм бол 5 дугаар сарын байдлаар дунджаар үхрийн махны хувьд бол гуйны цуул мах бол жишээлх юм бол килограмм тутамдаа 36 мянган төгрөгтэй бол дунджаар тэнцэжсэн байна. Үхрийн ястай махны хувьд аваад үзэх юм бол дунджаар 31 мянга орчим төгрөгтэй. За хоньны махны хувьд гэх юм бол дунджаар 26 мянган төгрөг гэх мэт. За махны одоо төрөл тос бүр дээр бол ерөнхийдөө огцон өсөлтийг одоо ажиглаж болох нэ гэж хэлж болох нэ. Тэгэхээр энэхүү одоо сүүлийн саруудад махны үн яагаад энэхүү одоо огцон өсөд байгаа вэ гэдэг талаас нь одоо шалтгааныг бид нэр одоо таамаглал дэвшүүлж бол харж болох юм. За мэдээж бол хамгийн ихэнд бол махны үнийг өсгөж байгаа суурь шалтгаан юу байж болох вэ гэхээр мэдээж нийлүүлэлтийн хомсдолтой бол холбож тайлбарлаж болж байгаа. За тодруулах юм бол мэдээж нийслэлийн хэмжээнд бол одоо жил бүр махны одоо нөөцийг одоо бэлтгэж одоо худалдаалдаг. За гисэн хэдий ч одоо 2025 оны үед аваад үзэх юм бол нөөцийн мах бэлтгэлийг бол мэдээж одоо хариуцах нэгжийн хувьд гэх юм бол бас нийслэл рүү шилжээд тодорхой хэмжээнд бас бэлтгэл ажлын хувьд бол хугацааны хожимдол үүссэн зэрэг нь бол нийт одоо 25 онд бэлтгэсэн нөөцийн махны хэмжээ бол өмнөх жилүүдтэй харьцуулахад бол буурахад нөлөөсөн гэж бол албаны хүмүүс бол тайлбарлаж байгаа. За дээрэс нь бас тодорхой хэмжээнд малын өвчлөл одоо өмнөх жилүүдийн одоо зуудын хүндрэл зэрэг хүчин зүйлсийг бол энэхүү одоо нийлүүлэлтийн хомс байдалтай бол холбож тайлбарлаж болж байгаа. За дээрэс нь авч үзэхний хүчин зүйл нь бол мэдээж одоо улирлын одоо хандлагыг одоо хэлж авч үзэж болно. За тодруулах юм бол мэдээж одоо хаврын сарууд үргэлжилсэнтэй холбоотойгоор эдгээр саруудад бол малын одоо тархагч одоо харьцангуй сул байдагтай холбоотойгоор мал бэлтгэл бол тодорхой хэмжээнд буурдаг нь бас нийлүүлэлтийг одоо тодорхой хэмжээнд бага байлгахад нөлөөлж ийн гэж авч үзэж болох нь. За дараагаар нь бол авч үзэх нэг шалтгаан нь бол мэдээж зардлын нөлөө байх боломжтой. Өөрөлдөх юм бол дэлхийн одоо зах зээл газрын тосны зах зээлтэй холбоотойгоор тодорхой хэмжээнд шатгууны бүтээгдэхүүнүүдийн хувьд бол үнийн өсөлт бий болсон нөөрөө одоо хөдөө аж ахуйн салбар дахь тээврийн болоод бусад одоо үйлдвэрлэлийн зардал нэмэгдэх. За мэдээж махыг одоо орон нутгаас
хот руу одоо тээвэрлэх зардал нэмэгдсэндээ холбоотойгоор тодорхой хэмжээнд махны үнд бас нэмэлт одоо дарамт учруулж байж болзошгүй гэж тайлбарлаж болж байгаа. За дээрэс нь одоо бусад бүтцийн болоод бодлогын өөрчлөлтүүдийг авч үзэж болох юм. За тодруулах юм бол экспортыг махны экспортын хувьд бол өмнөх жилүүдэд бол тодорхой хэмжээнд бас засгийн газрын зүгээс квот тогтоож ирж байсан байдаг. За харин 2023 оноос эхлээд энэхүү одоо квотыг бол цуцлаад тодорхой хэмжээнд бол бас энэ махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. За үүн дотор бас мэдээж тодорхой хэмжээнд одоо стандартчлалыг олгох гэх мэтчлэн арга хэмжээнүүдийг бол дурдж болно. Энэ талаар бас дараа нь одоо дэлгэрэнгүй авч үзэх болно. Тэгэхээр энэхүү одоо экспортыг цуцлсан махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь дотоодод одоо хангагдж байгаа махны хэмжээнд бас одоо сөрөг нөлөө үзүүлснээр дотоодын нийлүүлэлтийг сааруулах ийм нөлөө үзүүлж байж болзошгүй юм а гэж авч үзэж байгаа. За хамгийн сүүлд нь авч үзэх нэг хүчин зүйл нь л зах зээлийн хүлээлттэй бол холбогдож байгаа. Өөрөөр хэлэх юм бол махны үн бол өндөрт хадгалагдах илүү одоо үн өсөх чиглэлд нөлөөлж байгаа хүчин зүйлсээр зах зээлд давамгайлж байгаа өнөөгийн нөхцөлд бол мах борлуулагчид, худалдаалагчид нь өөрсдөө яг махыг одоо үнийн хувьд бол одоо өндөр түвшинд нь хадгалах, илүү бууруулахгүй байх ийм одоо бодлого баримталж байгаа нь өөрөө зах зээлд хүлээлтээрээ дамжаад махны үн өндөрт хадгалагдах ийм нөхцөл байдлыг үүсгэж байж болзошгүй маа гэж бол авч үзэж байгаамаа. Тэгэхээр ер нь бол яг Монголын одоо дотоодын зах зээлд махны нийлүүлэлт, махны одоо мах бэлтгэл гэх мэт одоо яг одоо үйлдвэрлэл талаас ямар нөхцөл байдалтай байгаа вэ гэдэг талаар авч үзвэл тийм. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Олонт банк үзүүлж байна. За Монгол улс нь өөрөө мал аж ахуй давамгай бүтцтэй учраас ер нь бол махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл өндөрт бол тооцогддог. За тэгэхээр одоо үйлдвэрлэл хэдий өндөрч гэсэн нөгөө талаасаа одоо бодит байдал дээр үн ер нь бол тогтмол өсөх. За тэгээ улирлын нөлөөгөөр одоо яг хэрэгтэй шаардлагатай цаг үед нь одоо махны нийлүүлэлт томсдох зэрэг асуудал ер нь бол жил тутам бол тохиолддог. Тэгэхээр эдгээр одоо зах зээлийн нөхцөл байдлыг тайлбарлахын тулд бид зайлшгүй махны нийлүүлэлт, үйлдвэрлэл болон нөөц за цагийг цаашлаад Монгол улсын яг ард иргэдийн хэрэглээ ер нь хэр түвшинд байдаг гэдэг талаар одоо дэлгэрэнгүй статистиктэй бол авч үзэж танилццгаая. За Монгол улсын малын тоо толгойг авч үзэх юм бол за 2025 оны байдлаар 58 сая одоо толгой мал бүртгэгдсэн байгаа байна. За тэгэхээр энэ тоо нь өөрөө өмнөх одоо 2016-аас 2023 он хүртэлх одоо хугацаатай харьцуулах юм бол юу нь одоо тухайн жилүүдэд бол нэг 60-аас 70 сая мал бүртгэгдчихсэн бол 24 болон 25 онуудад бол 57-58 саятай байгаа нь юу өнгөрсөн 7-8 жилдээ харьцуулахад малын тоо толгой нь бол харьцангуй буурсан үзэгдэл бол ажиглагдаж байна. За харин малын төрлөөр нь авч үзэх юм бол за хонь бол нийт одоо малын тоо толгойн 41%-ийг эзэлж байгаа буюу 23 сая орчим. За ямаа бол нэг 40%-ийг эзэлж байгаа буюу 23 сая орчим. За харин өхөр 9%, адуу 9%. За тэмээ болохоор одоо нийт малын тоо толгойн 1%-ийг бол бүрдүүлж байгаа ийм дүр зурагтай байгаад байна. За тэгэхээр одоо энэ их ер нь бол зах зээл дээр яригддаг те. Тэгэхээр энэ их одоо малтай бэжэж яагаад бид нар махны нийлүүлэлтэд тодорхой хэмжээнд бүтэн хангаадаж чадахгүй байна вэ? За тэгэд үн яагаад нийлүүлэлтээс шалтгаалаад одоо өсөөд байна вэ гэсэн сүү шалтгаан бол бий болж ирдэг. Тэгэхээр одоо махны нийт үйлдвэрлэлтэй хэдүүлээ танилцаж авч үзэх юм бол за эдгээр одоо графикт бол сүүлийн 6 жилийн хугацаанд махны нийт үйлдвэрлэлийн тоо хэмжээ харагдаж байна. За тэгэхээр 2025 оны байдлаар бол за махны нийт үйлдвэрлэл маань өөрөө 700 мянган тоннод тэнцэж байгаа. За тэгэхээр энэ нь өөрөө өмнөх жилүүдтэй харьцуулах юм бол нэлээд өсөлтийг бол үзүүлсэн байгаа даа. За өмнөх 24 онтой харьцуулах юм бол 54%-аар өссөн тоо статистиктэй бол харагдаж байна. За яагаад юу нь бол үйлдвэрлэлийн хэмжээ юу нь бол сүүлийн жилүүдэд хавалгаатай байгаа вэ гэдэг нь өөрөө цаанаа шууд байгалийн эрсдэлтэй хүчин зүйлтэй холбоотой байдаг. За 23-аас 24 оны хооронд бол зуудын нөхцөл байдлаас шалтгаалаад одоо 24 онд гэхэд бол малын үйлдвэрлэл 200 мянган орчим тонноор бол буурсан дүр зурагтай байгаа. За тэгэхээр нэг талаасаа байгалийн эрсдэл за тэгээ нөгөө талаасаа нийлүүлэлтийн хүчин зүйлээс шалтгаалж юу нь махны үнийн нөлөө өсөлт бол бий болдгоо. За махыг одоо нядлагааны жингээр нийт дүнгээр нь бол 700 мянган тонтой 2025 онд тэнцэжсэн бол бүрэлдэхүүнээр нь авч үзэх юм бол за хүрээ мах бол нэг 153 мянган тонныг нь за хонь ямааны мах бол 331 мянган тонныг бол бүрдүүлж байна. За тэгэхээр аль альнийхээ хувьд 40-с 60% өсөлтийг бол өмнөх жилдээ харьцуулахад бол үзүүлсэн байна. За тэгэхээр нөгөө талаас үйлдвэрлэлийн хэмжээ бол нэг 700 мянган тонн гэдэг бол нөгөө талдаа одоо олон улстай харьцуулахад харьцангуй өндөр тоо байдаг. За тэгвэл хэрэглээ талаас нь авч үзье.
За хэрэглээг бол тайлбарлахын тулд за хоёр тоог бол харьцуулж авч үзэх шаардлагатай. За эхнийх нь тоо гэх юм бол яг зах зээлийн эрэлтийн тоо байдаг. За зах зээлийн эрэлт гэдэг маань өөрөө нэг талаасаа Улаанбаатар хотод ер нь хүмүүсийн хэрэглэгчдийн одоо хүсэж байгаа нийт хэрэглээний түвшин бол гаргаж ирдэг. За тэгэхээр энэхүү хэрэглээг тооцоход бол за 2024 оны байдлаар жишээ авч үзье. За дотоодын махны нийт үйлдвэрлэл өөрөө 2024 онд 453 мянган тоннтой тэнцэжсэн. За тэгэнгүүт нийт хэрэглээ бол 414 мянган тоннтой бол тэнцэж байгаа. За тэгэхээр хэрэглээний түвшин тооцохдоо бол мэдээж нийтвэл одоо үйлдвэрлэлээсээ экспорт болон импортын дүнг одоо тооцоод за нэмэлтээр одоо нөөцийн махын тоог бол оруулж тооцдог байгаа. За тэгэхээр нэг талаасаа Монгол улсын одоо нийт жилийн хэрэглээ бол хүн амын хэрэглээ бол 414 мянган тонтой 2024 онд тэнцэжсэн. За гэхдээ энэ тоон өөрөө олон улсын одоо яг жишсэн хүн амын яг жилийн махан бүтээгдэхүүний хэрэгцээ гэсэн тоотой харьцуулахад тэр ялгаатай байгаа гэдгийг авч үзэх юм бол за жишсэн хүн амын жилийн махан хэрэгцээ бол 2024 оны байдлаар гэхэд бол 192 мянган тонтой бол тэнцэж байгаа. За тэгэхээр энэ тоон өөрөө юу илэрхийлдэг вэ гэхээр нэг талаасаа за нас хүйсийн ялгааг тооцож жигэнсэн хүн ам дээр эрүүл мэндийн нормоор тооцсон махны шаардлагатай нийт хэмжээг бол илэрхийлдэг гэсэн үг. За тэгэхээр олон улсын хэмжээнд бол эрүүл мэндийн нормоор тооцсон одоо махны хэрэглээ бол нэг хүн тутамд жилдээ одоо 70 орчим килограмм бол байдаг. За тэгэнгүүт нөгөө талаасаа Монгол улсын хэмжээнд бол энэ тоон өөрөө 192 тонтой тэнцэж байгаа нь даруй ер нь бол 2 дахин их хэрэглээг бол илэрхийлж байна гэсэн үг. За тэгэхээр нөгөө талаасаа одоо нэг хүнд ногдох хэрэглээ маань өөрөө олон улстай харьцуулахад бол 2-3 дахин их байгаа учраас нөгөө талаасаа одоо Монгол улсад бол махны нийлүүлэлт нь зохистой хэрэглээнээсээ 2 дахин их байгаа юм тоон статистик бол харагдаж байна гэсэн үг. За тэгэхээр одоо эндээс одоо ямар дүгнэлт гарч ирж байгаа вэ гэхээр Монгол улс маань одоо махны хувьд бол дутагдaltaй биш харин эсэргээрээ бас одоо өндөр хэрэглээтэй орн гэж хэлж болно. За гисэн хэдий ч юу нь бодит байдал дээр одоо махны үн тогтмол өсөх за ялангуяа өвөл хаврын үйлрэлд огцом нэмэгдэх хандлага ажиглагддаг нь цаашлаад бас бүтцийн асуудалтай холбоотой буюу нийлүүлэлт хангалтгүй байгаатай холбоотой байдгаа гэсэн үг. За тэгээд цаашлаад ер нь л одоо эдгээр хүчин зүйлүүдийн яг гол учир шалтгааныг нь авч үзэх юм бол одоо манай газар зүйн логистик болон газар зүйн шаардлага за тэгээд боловсруулалтын сул хөгжил болон байгалийн эрсдэлтэй бол энэ махны үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн тоо хэмжээ маань шууд хамаартай болж орж ирдэг. За мэдээж нийлүүлэлт одоо эрэлтийг ярихын тулд газар зүй бол хамгийн чухал тооцогддог. Тэгэхээр одоо малын одоо нийт ихэнх нь одоо хөдөө орон нутагт байдаг бол гол эрэлтийг нь бол Улаанбаатар хотод бол төвлөрөлттэй байдаг. Тэгэхээр үүнээс шалтгаалсан тээвэр логистикийн зардал нэмэгдэж яг эцсийн бүтээгдэхүүний үн өсөх бол хангалттай байдаг. Хоёрдугаарт болохоор мах боловсруулах болон хадгалалтын салбар бол манай улс бол харьцангуй сул хөгжсөн гэж хэлж болно. Тэгэхээр үүнээс шалтгаалсан яг намар хаврын үйлрэлдээ ер нь бол үүссэн илүүдлийг бүрэн хадгалж чаддаггүй. За яг хаврын үйлрэлд хомсдол бий болох үед бол мах одоо нөөцн дуусах гэх мэтчлэн асуудал бол бий болдог байгаа. За дөрөвдүгээрт хамгийн чухал хэсэл бол байгалийн эрсдэл хүчин зүйл байдаг. Тэгэхээр мэдээж байгалийн эрсдэл хүчин зүйлийг тооцож эрхчлүүлүүдэд ер нь бол махны нөөцөө их байлгахын нэг талаасаа бодлогын зохицуулалттай бол шууд холбогдолтой гэж хэлж болно гэсэн үг. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За дараагийн нэгэн чухал статистик бол махны нийт экспортын дүн байгаад байгаа. Тэгэхээр нэг талаасаа мэдээж дотоод үйлдвэрлэлийн хэмжээ маань өөрөө мэдээж дотоодын зах зээлээ хангах эрэлтээр одоо хэрэглээгээр одоо ялгаатай хэрэглээгээр хангагдж байгаа бол экспорт маань гэдэг маань өөрөө нэг талаасаа одоо хэр хэмжээний махыг бид нэр гадаад зах зээл рүү гаргаж байгаа тоог бол илэрхийлж байгаа. За сүүлийн одоо жилүүдийн статистикаас харахад бол махны экспорт бол нэлээд савлгаатай байсан. За тухайлбал ковидын нөлөөгөөр 2021-ээс 2022 онд бол экспорт тогтсон буурсан буюу одоо 2022 онд бол 16 мянган тоннд бол хүрсэн. За 2026 оноос харьцангуй зах зээл иргэн цэргэж одоо экспорт 80 мянган тонн болж огцом өссөн байгаа. За 2025 оны хувьд гэх юм бол 85 мянган тонн орчим махыг бол гадаад зах зээл рүү гаргасан байгаа. За тэгэхээр гол экспортлж байгаа улсуудыг авч үзэх юм бол 60 орчим хувь нь Хятад улс, за 30 орчим хувь нь буюу булангийн орнууд буюу Иран, Ирак зэрэг улсууд байгаа. За 10% нь болоод ирэнгүүт Хонконг, Вьетнам, Станы улс орнууд руу бол экспортлогдож байна гэж үзэж байгаа. За түрүүний дурдсанчлан ер нь л жилдээ бид нэр 450 орчим мянган тонныг үйлдвэрлэж байгаа. За нөгөө талаасаа яг зохистой нормынхоо хэмжээг авч үзэх юм бол 192 мянга орчим байгаа бол яг энэ хоёрын зөрүүг харах юм бол 200 орчим мянган тонны одоо ер нь л илүүдл ер нь зах зээлд бол бий болох боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр нэг талаасаа одоо Монгол улс бол махны нийлүүлэлтийнхаа 15-аас 20% нь бол экспортлж байгаа бол одоо цаашлаад эрхчлүүлүүдэд 170-аас 200 мянган
тонн махыг экспортлох боломжтой гэсэн статистик бол гарсан байгаа даа. Хамгийн сүүлийн үеийн бас статистикаар нь бол авч үзэх юм бол 2026 оны 5 дугаар сарын одоо гүйцэтгэлээр бол одоо нийт 15 мянган тонныг бол экспортлсон буюу одоо нийт экспортын орлого бол нэг 54 сая орчим доллартай бол тэнцэж байгаа. За нөгөө талаасаа одоо хилийн дундаж үннийг харах юм бол за зах зээл дээр одоо борлуулагдаж байгаа үнээс за хэмэд байгаа буюу за хүрийн хөлдөө мах гэхэд бол одоо хилийн дундаж үн нь бол нэг 8940 төгрөг. За хонь ямааны мах бол нэг 13600 төгрөг. За боловсруулсан махын хувьд гэх юм бол арай үнэтэй буюу нэг 18000 орчим төгрөгтэй бол тэнцэж гэн гэсэн юм статистик байна. За тэгэхээр нэг талаасаа одоо махны экспорт маань одоо мах шихээр гадаад зах зээл рүү экспортлоод байх юм бол дотоодын нийлүүлэлтийг бууруулах эрсдэлтэй ч гэсэн нөгөө талаасаа бид нэр дотоод зохицуулалтаа бүтэнсээ хангаж чадах юм бол хангалттай хэмжээнд бол дотоодын хэрэглээгээ чангах за экспорт руу гаргах гэсэн бүтэн боломжтой гэсэн үр дүн бол гарч байгаа маа. Тэгэхээр ер нь олон улсын нөхцөл байдлыг ер нь аваад үзэхэр мэдээж за Монгол улсын хувьд бол мах бол мэдээж одоо өргөн одоо хүнсний хэрэглээнд зайлшгүй одоо тооцогддог. Энэ утгаараа ч гэсэн ерөнхийдөө олон улсад бусад улсуудын хувьд ч гэсэн те ер нь бол яг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн бараа бүтээгдэхүүнийхээ яг нөөцийг доктортой хадгалах, үнийг доктортой байлгах чиглэлд нь бол тодорхой хэмжээний бодлого зохицуултыг бол хэрэгжүүлж ирсэн байдаг. За эдгээр жишээнүүдийг ерөнхийдөө аваад үзэх юм бол ер нь бол олон улсын судалгаануудын үр дүнгээс болоод за олон улсын валютын сан дэлхийн банк зэрэг одоо томоохон санхүүгийн байгууллагуудаас ч гэсэн тодорхой хэмжээний одоо судалгааны үр дүн нийтэлсэн байдаг. Тэгэхээр хамгийн одоо нийтлэг авч хэрэгжүүлдэг улс орнуудын засгийн газруудын хэрэгжүүлдэг бодлогууд нь юу байдгүй гэдээ аваад үзэх юм бол нэгдүгээрт нь бол ерөнхийдөө мөчлөг сүрсэн шинжтэй худалдааны бодлогуудыг бол мэдээж авч үздэг. Энэ нь бол одоо нэг талаасаа тухайн одоо хүнсний бүтээгдэхүүнийг экспортлдог улс байна уу, импортлдог улс байна уу гэдгээс шалтгаалаад ялгаатай бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. За тухайлах юм бол за Монгол улс тодорхой хэмжээнд бол махыг экспортлдогтой адил за тодорхой хэмжээнд одоо тухайн одоо гол бүтээгдэхүүнээ өөртөө үйлдвэрлээд экспортлдог улсуудын хувьд гэх юм бол одоо дотоодынхоо хэрэглээг тодорхой хэмжээнд доктортой хадгалахын тулд экспортын хэмжээнд нь одоо квот тогтоох за дээрэс нь одоо бусад төрлийн хязгаарлалтууд хийх гэх мэтчлэн дотоодынхоо яг хэрэгцээг нь хангах чиглэлд нь бол бодлогын дэмжлэг үзүүлэх тохиолдлууд байдаг. За харин импортлагч улсуудын хувьд гэх юм бол за импортын тарифыг нь бууруулах зарим одоо импортлагч байгууллагууд үйлдвэрлэгчид нь бол татаа солох гэх мэт байдлаар одоо худалдааны бодлогуудыг хэрэгжүүлдэг. За ийхүү одоо худалдаа чиглэсэн одоо бодлогын арга хэмжээнүүд нь одоо эрэг тал нь бол мэдээж одоо дэлхийн зах зээл дээр хэрвээ үн өсөх юм бол дотоодынхоо үнийг хамгаалах, дотоодын үнийг доктортой байлгах одоо эрэг үр дүнг мэдээж бол одоо богино хугацаанд бол авчрах одоо үр дүнтэй байдаг. Гэсэн хэдий ч энэ нь бол одоо урт болоод дунд хугацаанд бол тодорхой хэмжээнд сөрөг нөлөөллийг бас бий болгодог. За тухайлах юм бол судалгааны ажлуудын үр дүнгээс харах юм бол за тодорхой хэмжээнд одоо улсууд экспортлох хэмжээгээ хязгаарлаад одоо дотоодынхоо квотыг одоо тогтооход эхлэх нь өөрөө дэлхийн хэмжээндээ тухайн одоо хүнсний одоо үйлдвэрлэл нийлүүлэлтийг хязгаарлаад энэ нь бол одоо нийт одоо дэлхийн хэмжээнд үйлдвэрлэлийг тодорхой хэмжээнд сааруулахын хэрээр за дэлхийн хэмжээндээ бол үнийн түвшин өсөх за дээрэс нь одоо худалдааны одоо эргэц буурах энэ хэрээрээ одоо улс орнуудын хооронд бол одоо нийлүүлэлтийн сүлжээ тасалдах гэх мэт одоо тодорхой хэмжээнд одоо худалдааны хувьд бол сөрөг нөлөөллийг бий болгодог гэдгийг бол судалгааны ажлууд бол харуулсан байдаг. За дээрэс нь одоо тодорхой хэмжээнд одоо экспортлох хэмжээ хязгаарлаад эхлэхээр тухайн бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэж байгаа одоо хувийн секторт нь бол тодорхой хэмжээнд одоо хөшүүргийг одоо бууруулах, үйлдвэрлэх одоо инсентивийг сааруулдаг гэдэг одоо судалгааны үр дүн бол харуулсан байдаг. Үүний нэг жишээг бол одоо яг Дэлхийн банкны судалгаанаас харахад бол Аргентиныг бол авч үзсэн байдаг. Хөдөө аж ахуйн одоо үйлдвэрлэл бүтээгдэхүүнийг бол тодорхой хэмжээнд экспортлохоо сааруулж эхэлснээрээ дотоодын үнийг хэдийгээр одоо бууруулж чадсан ч гэсэн одоо нийт одоо хөдөө аж ахуйн үйлдвэрлэл пүүсүүд одоо нийлүүлэгчдийн хувьд гэх юм бол хөрөнгө оруулалтын хөшүүргийг бууруулсан. За үүнээсээ шалтгаалаад үйлдвэрлэл саарсан. За дотоодын одоо экспортын хувьд бол өрсөлдөх чадвар нь буурсан. Дунд хугацаанд эргээд инфляцийг нэмэгдүүлэх юм одоо сөрөг үр дүн төрсөн гэдгийг бол онцолж тайлбарласан байт юм байна. За дараагаар авч үзэж байгаа нэг одоо бодлогын арга хэмжээ нь бол ялцчгүй одоо хүнсний нөөц бүрдүүлэхтэй холбоотой гэж хэлж болно. За манайд одоо энэ нөөцийн мах бэлтгэх заагаатай яг адилхан байдлаар гэхэд одоо аливаа одоо гинтийн хомсдол бий болох эсвэл одоо аливаа одоо үнийн огцом хэлбэлзэл бий болох зэрэгээс сэргийлээд засгийн газар нь одоо тухайн одоо чухал стратегийн чухал бүтээгдэхүүний хувьд бол нөөцийг одоо бүрдүүлж зохистой хэмжээгээр нэргээд одоо
зах зээлд нийлүүлэх ийм одоо бодлогын зохицуултыг бол хэрэгжүүлдэг. Энэ нь бол мэдээж одоо гинтийн шок үүсэх тохиолдолд одоо үнийн өсөлтийг бол хязгаарлах ийм одоо давуу талтай байдаг. Гэсэн хэдий ч эргээд урт хугацаанд ямар сөрөг нөлөөллийг бий болгодог вэ гэхээр тодорхой хэмжээнд бол мэдээж төсвийн зардлыг нэмэгдүүлнэ. Энэ хэрээрээ төсвийн одоо сахилга батсуул байх тохиолдолд төсвийн одоо төсөв талаасаа өрийн дарамт бий болгох гэх мэт одоо макро одоо докторгүй байдлыг бий болгодог байх нь. За дээрэс нь төсвийн зардал нэмэгдээд ирэхээр мэдээж нөгөө талдаа яг хувийн сектор дах хөрөнгө оруулалтыг хумаад ерөнхийдөө одоо бидний одоо эдийн засгийн онолоор ярьдгаар бол хувийн секторыг шахан гаргах зүйл бол бий болдог байх нь. За дээрэс нь энэхүү одоо нөөц мах одоо хүнсийн нөөцийг бэлтгэх одоо чиглэл засгийн газрын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь өөрөө улс төрийн шийдвэртэй холбоотойгоор улс төрийн лобби бий болгох үүнээсээ шалтгаалаад зохиомол одоо үнийн өсөлт бий болгох эрсдэлтэй байдгаа гэдгийг бол олон улсын байгууллагууд бол онцолж тайлбарладаг юм байна. За дээрэс нь авч үзэх нэг одоо бодлогын зохицуулт нь бол мэдээж одоо шууд үнийн зохицуулт байдаг. Тодорхой хэмжээнд нь шууд одоо үнийн тааз тогтоох эсвэл одоо хэрэглэгчдийн хувьд одоо татварыг нь бууруулах байдлаар дарамтыг бууруулах эсвэл үйлдвэрлэгчдийн талаас нь шууд татаас өгөх байдлаар зах зээл нийлүүлж байгаа үнийг тодорхой хэмжээнд барих ийм одоо бодлогын зохицуултууд байдаг. Эдгээр нь бол одоо богино хугацаанд хэдийгээр одоо хэрэглэгчдэд ирж байгаа үнийн дарамтыг бууруулах боломжтой хэдий ч дахиад л одоо яг дунд урт хугацаанд наад үзэх юм бол зах зээлийн одоо тэнцвэртэй байдлыг алдагдуулах. За тодруулах юм бол яг төсвийн зардлыг одоо үр ашиггүй байдлаар нэмэгдүүлэх гэх мэт одоо мөн сөрөг үр дагавар бий болдгоо гэдгийг бол онцолж хэлж байгаа. За хамгийн сүүлд нь авч үзэх нэг бодлогын арга хэмжээ нь бол яг тухайн зорилтод бүлэгт нь чиглэсэн бодлогын арга хэмжээ гэж онцолж хэлж байгаа. За үүн дотроо бол мэдээж хүнсний талаан олгох, за зорилтод бүлгүүдэд нь шууд бэлэн мөнгө тараах, эсвэл одоо сургуулийн одоо хоолны хөтөлбөрүүд гэх мэт яг тухайн шаардлагатай хэрэгцээтэй гэсэн бүлгүүд рүү нь чиглэсэн яг энэ бодлогын арга хэмжээнүүдийг гэж ойлгож болно. За энэ нь бол олон улсын байгууллагуудын зүгээс бол хамгийн үр ашигтай бодлогын арга хэмжээ юм а, хамгийн зардал багтай юм а гэдгийг бол онцолж тайлбарласан байдаг. За дээрэс нь хэдийгээр одоо ийм одоо үр ашиг сайтай гэсэн ч гэсэн яг анхаарч үзэх ёстой нэг эрсдэл нь л тухайн зорилтод бүлэг нь яг хэн байх вэ? Урьдчилан яг хизээ яг тогтоогоод ямар хэмжээний нөөцийг тухайн зорилтод бүлгүүд рүү чиглүүлэх вэ гэдэг урьдчилсан тооцоо судалгаагаа сайн хийгээгүй байх нөхцөлд энэ бодлого нь бас тодорхой хэмжээнд сөрөг үр дагавартай байж болзошгүй гэдгийг бол олон улсын байгууллага бол тайлбарладаг байх нэ. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ одоо хүнсний үн болоод нөөцийн одоо зохицуулалттай байдал нь өөрөө ерөнхийдөө засгийн газар, хувийн сектор гэсэн одоо хоёр бүлгийн хувьд л яг юм одоо чөтгөрийн тойрог байдлаар бол одоо ингээд эргэцтэйгээр хэрэгждэг бодлого гэж хэлж болно. Өөрөөр хэлэх юм бол яг одоо хүнсний нийлүүлэлтийг одоо зохицуулах чиглэл засгийн газар бодлого хэрэгжүүлж эхэлж байгаа нь өөрөө тодорхой хэмжээнд яг хувийн секторт итгэл сул эсвэл яг одоо дотоодын үйлдвэрлэл муу байна гэж үзсэнтэй холбоотойгоор яг авч хэрэгжүүлж эхэлдэг. Гэсэн хэдий ч одоо бодлогын арга хэмжээг хэрэгжүүлээд эхлэхийн хэрээр эргээд хувийн секторынхаа үйлдвэрлэлийг одоо хумих дээрэс нь одоо хөрөнгө оруулалтыг бууруулах хөшөөрөг одоо сул байх зэрэг одоо хувийн сектор дээрээ эргээд сөрөг нөлөөлөл бий болгодог нь эргээл дахиад одоо бодлогын шаардлагыг бий болгох гэх мэт одоо ийм эргэсэн одоо тойргийг бий болгодгоо гэдгийг бол олон улсын байгууллагуудын зүгээс онцолж тайлбарладаг. Дотоод бас дотоод зохицуулалтын бодлогын хувьд бол сая олон улсын жишээний тухай дэлгэрэнгүй авч үзлээ. За дотоод зохицуулалтын хувьд бол авч үзэх юм бол за 2022 оноос ерөнхийлөгчийн санаачлалаар хэрэгжүүлсэн хүнсний хувьсгал хөтөлбөр буюу үндэсний хөдөлгөөний хөтөлбөр бол хэрэгжиж эхэлсэн. За 2022 он бол мэдээж ковидын дараах ер нь бол бүхий салбар уналттай байсан зах зээлийг бол илэрхийлдэг. Тэгэхээр тухайн одоо үед бол мэдээж үйлдвэрлэл, худалдаа, дотоодын бүхэл салбарууд бол тодорхой хэмжээнд бол алдагдал хүлээсэн. За тэгээд экспортлох ямар ч боломж байгаагүй тэмцээг хугацаа байсан. Тэгэхээр яг ковидын дараах үеэс хэрэгжиж эхэлсэн хүнсний хувьсгал хөтөлбөр маань бол одоо хүртэл хэрэгжиж байгаа. За мэдээж гол үндсэн зорилтуудын хувьд гэх юм бол дотоодын хэрэгцээгээ хүнсний хэрэгцээгээ бүтээн хангах, за импортын хараат байдлыг бол бууруулах, экспортыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, за цаашлаад хүнсний хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг өсгөх гэсэн яг үндсэн зорилтын хүрээнд бол хэрэгжиж байгаа. За тэгэхээр одоогийн хүрээнд бол хийгдсэн арга хэмжээний хувьд гэх юм бол мэдээж одоо
Махны зохицуултын хувьд авч үзэх юм бол за бүгд найрамдагчдад улс руу манай одоо хийх махны экспорт бол 60% орчим бол гарч байгаа. За нөгөө талаараа 30 орчим хувь нь бол одоо ойрхон орнын орнууд буюу Иран, Ирак руу те одоо мах гаргаж байгаа гэдгийг цаашлаад одоо экспортлж байгаа орны хувьд мэдээж одоо бүтээгдэхүүний гаргамаар байгаа ч гэсэн импортыг хүлээж авч байгаа одоо улсуудын хувьд бол тодорхой хэмжээний мах шиг шаардлагуудыг тавьдаг. Тэгэхээр манай улсын хувьд гэх юм бол экспортлж байгаа махан бүтээгдэхүүн дээрээ одоо хууль эрх зүйн стандартаар хүнсний аюулгүй байдлын стандартыг шинжлэх, за хяналт статистик бүртгэлийн системийг энэ бий болгох гэх мэтчлэн ер нь бол аюулгүй байдал талаас нь маш их одоо ажиллагаануудыг бол одоо засгийн газрын зүгээс бол хийж хэрэгжүүлж байгаа. За тэгэхээр нөгөө талаасаа одоо экспортлох бүтэн заал болон юуны хувьд одоо тоо хэмжээний хувьд бол хангалттай байгаа ч гэсэн нөгөө талаасаа одоо эрүүл стандартын хувьд бол манайх шинжилгээг бас сүүлийн жилүүдэд хийж байгаа. За нөгөө талаараа за дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажил бол маш ихээр бас хийгдэж байгаа одоо хийгдэж байгаа. Тэгэхээр одоо хэрэгжүүлэх үндсэн арга зам хүнсний хувьсгалын хувьд гэх юм бол хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлээс гарч байгаа салбарууд дээр бол татаасыг бол бас маш их олгож байгаагаар бас онцлогтой байдаг. За тэгэхээр одоо хөрсөн үр дүнгийн хувьд гэх юм бол 2022 оноос 2025 оны байдлаар гэхэд бол 2500-аас 500 болон түүнээс одоо их байгууллагуудад одоо 1.3 их найдын төгрөгийн зээлийг бол бас олгосон. За 53 үйлдвэр ашиглалтанд орсон буюу 1000 гаруй төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. За тэгэхээр нэг талаасаа одоо сүүлийн ковидоос хойш хугацаанд бол үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд бол бас тэлсэн тийм дүр зурагтай байна. Тэгэхээр энийгээ дагаад одоо хөдөө аж ахуйн салбарт ч гэсэн 44,000 орчим ажлын байр бий болсон зэрэг одоо эрэг статистикуд бол яригдж байна. Тэгэхээр одоо нэг талаасаа одоо сүүлийн үеийн статистик буюу сүүлийн үеийн саруудад инфляцийн өсөлтөд гол нөлөөлөд байгаа махны үнийн өсөлт бол хүчтэй байгаа ч гэсэн яг түрүүний бит хоёрын дурдсанчлан одоо бүтцийн болон нийлүүлэлтийн асуудлыг одоо богино хугацаанд засгийн газрын зүгээс болон хувийн секторын зүгээс хамтарч шийдснээрээ одоо энэ бол хангалттай одоо шийдэгдэх боломжтой асуудлуудын нэг гэж бол харж болохоор байна. За ийхүү одоо бит хоёрын зүгээс та бүхэнд за одоо сүүлийн үед эрчимжээд байгаа махны үнийн өсөлт түүний цаад шалтгааны талаар тайлбарлахыг хичээлээ. Тэгэхээр ерөнхийдөө яг олон улсын судалгааны байгууллагууд болоод за Монгол улсад хийгдэж байгаа судалгаа тайлан шинжилгээнээс ерөнхийдөө аваад үзэх юм бол хэдийгээр махны үнийн өсөлт ийхүү өсөд байгаа ч гэсэн дэд бүтцийн асуудал нийлүүлэлтийн сүлжээг сайжруулахын хэрээр цаашдаа бол махны үнийн асуудлыг бол дотооддоо болоод экспортод гарах чиглэлд нь бол одоо шийдэх одоо бүрэн боломжтой байх нь байна. За дээрэс нь ерөнхийдөө олон улсын байгууллагуудын өгж байгаа зөвлөмжөөс аваад үзэх юм бол одоо энэ одоо стратегийн одоо чухал гэж үзэгддэг энэ хүнсний бараа бүтээгдэхүүн дээр аль болох одоо зах зээлийг нээлттэй байлгах, аливаа одоо хязгаарлалт дүрм журмуудыг одоо зохистой түвшинд нь хэрэгжүүлэх нь одоо чухал байдаг. За дээрэс нь одоо шаардлагатай бодлогын арга хэмжээг бол илүү зорилттой бүлгэрүүнд чиглүүлсэн байдлаар авч хэрэгжүүлэх нь чухал байдаг юм а гэдгийг бол онцолж тайлбарласан байдаг юм а. Тэгэхээр энэ хүрээд одоо шинжээчийн цагийн дугаар өндөрлж байна. Та бүхэнд хэрэгтэй мэдээлэл хүрсэн гэдэгт итгэлтэй байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.